Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд басан үйл явдлыг томилон хүргэе. Ираны шин дээд удирдагч олон нийтэд хандсан мэдээллийг гаргасан бай. За түүний хувьд эцгийгээ орлон энэхүү одоо дээд удирдагчийн албан тушаалд томилогдож сонгогдсон байгаа. За тэрнээс түүний зүгээс бол Америкийн нэгдсэн улс болон Израилийн явуулж байгаа давталгаатай холбогдуулан мэдээлэл хийсэн байна. За тэрээр хэлэхдээ бүс нутагт байрлах Америкийн цэргийн баазуудыг хаахыг уриалсан. За эсэх юм бол дайралт цохилт үргэлжилсэн хэвээр байх болно гэдгээ хэлсэн байна. За мөн түүний зүгээс хэлж байгаа зүйл нь ормосын хоолойг бас хаалттай байлгах ийм мэдээллийг хийж байгаа. За энэхүү хоолойг бол өөрийн улс төрийн болон одоо дайнтай холбоотой асуудлуудад бол хөшөөрөг болгон ашиглах зорилготой байгаа гэдгийг Ираны дээд удирдагч Мажабета Хамени хэлсэн байна. За Ираны зүгээс нисгэгчгүй онгоц Пушнингийн шин давталгааны давлгааг Персийн болонгийн орнууд болон түүнээс цаашх орнуудыг онилж явуулсан хэвээр байгаа юм байна. Бахрейн, Оман, Кувейт, Катар, Сауди Арабын нэгдсэн Эмират улсад Ираны халдлага болсон тухай мэдээллийг хүргэж байгаа юм. Израилийн цэргийнхэн харин Ливаны нийслэл Бейрут руу шинээр халдлага үйлдсэн. За Израилийн хүчин Ливаны өмнөд хэсгийг бөмбөгдөж Айн Эбел хотод 3 хүний амь насанд хүрсэн тухай Ливаны нийгмийн эрүүл мэндийн яам мэдгдсэн гэдгийг тус улсын одоо үндэсний мэдээллийн агентлагаас мэдээсэн байна. За мөн Израилийн өөр нэгэн халдлагт Тэрийн дүүргийн Бариш хотод 3 хүн амь насанд хүрсэн гэдгийг үндэсний мэдээллийн агентлаг нь мэдээлсэн байна. Израиль улсын зүгээс Ираны нийслэл Тегеран руу чиглэсэн шин цохилтыг бас өргөн хүрээтэй давлгаагаар эхлүүлж байгаа юм байна. За энэ талаараа бол зарласан. За мөн Израилийн давталгаатай холбогдуулан Нүбийн дүргэстэй агентлагаас мэдэгдэхдээ 2 дугаар сарын 28-нд дайн эхэлснээс хойш Иранаас нийтдээ 3.2 сая хүн дүүрсэн гэсэн мэдээллийг өгч байгаа юм. За энэхүү дайн байлдааны үйл ажиллагаа 14 дахь өдрөө үргэлжилж байгаа. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп цагаан ордонд болсон арга хэмжээтэй холбогдуулан дайны нөхцөл байдлын талаар өөрийн одоо үзэл бодлоо хуваалцсан байна. За тэрээр хэлэхдээ Иран дахь дайн маш сайн үргэлжилж байна гэж үзэж байгаагаа хэлсэн байна. За харин Катар улсын зүгээс Америкийн нэгдсэн улсын эрчим хүчний үнд нөлөөлөхийн тулд шингэрүүлсэн байгалийн үйлдвэрлэлээ зогсоосон гэж Израилийн хэвлэл мэдээлж байгаа. Энэ асуудлыг бол няцаасан байна. За энэ одоо буруутгаж байгаа явдлыг Катар болон Америкийн нэгдсэн улсын хооронд зөрчлийн үрийг тарих зорилготой бодлого гэж нэрлэж байгаа юм. За пүрэв гарагт хийсэн мэдээлэлтэй Катарын нэгэн өндөр албан тушаалтан Аль Жазира агентлагт өгсөн ярилцлагатай хэлэхдээ Катар улс төр эдийн засгийн ашиг сонирхлоос илүү ард түмнийхээ аюулгүй байдлыг үргэлж нэн тэргүүнд тавих болно гэж хэлсэн байна. За Израилийн ерөнхий сайд Нетаньяхугийн албан бус энэхүү мэдээлэл за түүний одоо албан бусаар хэлж байгаа хүмүүсийнх нь мэдээлэлээс үзэхэд дэлхийн докторгүй байдалд бий болсон энэ үеийг ашиглан бүс нутагт хурцтмал байдал хуваагдлыг улам бүр нэмэгдүүлэхийг оролдож байгаагаас үүнд нь бол гайхах зүйлгүй гэж хэлж байгаа юм байна. За Катар Энержи компани өнгөрсөн 7 хоногт Ираны нисгэгчгүй онгоцны дайралтын дараагаар шингэрүүлсэн байгалийн үйлдвэрлэлээ зогсоосон. Дэлхийн шингэрүүлсэн байгалийн зах зээлд дарамт учруулж байгаа. За мөн Катар улсын хувьд бол энэхүү дэлхийн шингэрүүлсэн 20 орчим хувийг дангаараа нийлүүлдэг чухал одоо нийлүүлэгч ус учраас тус улсын нийлүүлэлт тасалдсантай холбогдуулан дэлхийн зах зээлд бас асуудал үүсч байгаа юм. Катарын батлан хамгаалахын яамны мэдэгдэж байгаагаар Ираны нисгэгчгүй онгоцнууд дэлхийн хамгийн том шингэрүүлсэн байгалийн үйлдвэрлэгч болох Катар Энержи компани Меса дахь аж үйлдвэрийн томоохон одоо хотын цахилгаан станцын усны сав болон Рас Лафан дахь эрчим хүчний байгууламжинд нь цохилт өгсөн гэсэн ийм мэдээллүүд ирж байгаа юм. За мөн Иран улс бол ормосын хоолойтой холбоотой мэдээллүүдийг хийсээр байгаа. За түрүүн дурдсан дээд удирдагчийн мэдээллээс гадна Ираны албаны хүмүүс хэлэхдээ Америкийн нэгдсэн улс болон Израильтэй холбоогүй хүлэг онгоцуудыг зөвшөөрлөлтөөр ормосын хоолоогоор нэвтрэхийг зөвшөөрсөн гэж хэлж байгаа юм. За пүрэв гарагт Брентийн маркийн одоо газрын тосны үнд 2022 оны 8 дугаар сараас хойш анх удаа барайл нь $100 давсан ийм үзүүлэлтийг гаргасан. За энэ бол газрын тосны үн огцон өсөж байгааг илэрхийлж байгаа хэрэг болж байна. За Америкийн нэгдсэн улс болон Израилийн хүчин Ираныг одоо бөмбөгдөж байгаа. За нийслэл одоо Тегеран хотын газрын тосны агуулгуудад цохилт өгснөөс хойш энэхүү өргөн утгаараа айлвал тус улсад одоо энэ хямрал бол мөргөлдөн өрнөж байгаа юм. Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Америкийн нэгдсэн улстай хамтран Иран Ливанд дайн байлдааны үйл ажиллагаа үргэлжлүүлсэн хэвээр байгаа. За өмнөхөөсөө илүү хүч
хүчтэй цохилт өгнө гэсэн ийм мэдээллүүдийг хийсэн. За Америкийн нэгдсэн улсын цэргийн хүчин Иракийн баруун хэсэгт бол агаарын орон зайд нь шатхуун тээвэрлэгч онгоц осолцсон тухай мэдэгдсэн. За энэ нь бол тухайн одоо найрсаг агаарын орон зайд болсон хэрэг явдал гэж хэлж байгаа. За өөрөөр хэлбэл дайсны давталгаанд өртөөгүй гэдгийг баталгаажуулсан юм. За Ираны зүгээс Персийн болон дор хаяж 3 одоо ачааны хөлөг онгоц халдлагад өртсөн тухай мэдээлж байгаа. За Ираны хэвлэлийн мэдээллүүд Ираны хүчин дор хаяж 1 удаагийн цохилт байсан гэдгийг мэдэгдсэн. За Иракийн харин Ибрил мужид нисгчүүн онгоцны халдлага болсон. За үүний улмаас Францын 6 цэрэг шархсан тухай Reuters болон France Press агентлагууд мэдээлж байгаа. За тэднийг бол ойролцох эмнэлгийн төвд хүргэсэн гэж Reuters-ийн зүгээс бол мэдээлсэн. За армийн мэдээлэл дуртахтаа гэмтэл бэртэл нь бол хөнгөн байсан. За нисгчүүн онгоцны гарал үүслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна. За Франц улсын хувьд Ибрил мужид олон зуун цэргийг бол байршуулдаг. За эдгээр одоо Францын цэргүүдийн хувьд Исламын улс бүлэглэлийн босгочтой тэмцэж буй олон улсын эвслийн нэг хэсэг болж тэнд байрлаж байсан. Хагас автономит Курдистан бүс нутагт орших Ибрил нь Ирантай хэвлэдэг хилээс баруун тийш 115 км-ийн зайд оршдог ийм бүс нутаг юм байна. За мөн одоо энэ дайн байлдааны үйл ажиллагаатай холбоотой газрын тосны асуудал үүсэж байгаа. Дэлхийн одоо зах зээл дээр газрын тосны үн нэмэгдэж байгаатай холбогдуулан Америкийн нэгдсэн улсын засаг захиргаанаас бас нэгэн арга хэмжээ авсан. Оросын хоригт өртсөн одоогоор далайн тээврээр одоо тээвэрлэгдэж ачигдсан байгаа газрын тосыг худалдаж авах зөвшөөрлийг 30 хоногийн хугацаанд олгохоор шийдвэрсэн байна. За энэхүү одоо мэдээллийг хийснээс хойш 4-р сарын 11 хүртэл тухайн одоо зөвшөөрлийг олгосон хэвээр байна гэж Америкийн нэгдсэн улсын сангийн сайдын зүгээс мэдээлэл өгч байгаа юм. За энэ нь бол цаашдаа Оросын холбооны улс дэлхийн зах зээлд өөрийн газрын тосны бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжийг олгож байгаагаараа онцлогтой юм. За нөгөө тэгүр бол Ирантай одоо явуулж байгаа энэхүү дайн байлдааны үйл ажиллагаанаас шалтгаалan Оросын холбооны улсад бас зарим нэгэн талаараа ашигтай тусч байж болцшгүй гэсэн ийм одоо бүс нутгийн нөлөөлөл бол харагдаж байгаамаа.